Манай монголчууд одоо өв соёлыг устгахын тулд гэж би харж байгаа. Ер нь өвлийн уралдааныг зогсоосон. Өвлийн уралдааныг зогсоох нь ямар ач холбогдолтой гэхээр Монгол малчдыг энэ морь сонирхчтой морь сонирхч залуучуудын одоо сонирхлыг үгүй хийсэн. Энэ морь сонирхч залуучууд бүгдээ хөдөө орон нутагт амьдардаг залуус байдаг. Энэ хөдөө орон нутгийн одоо бүрэн бүтэн байдлыг хамгаалж яадаг хамгаалагч нар энэ хөдөө. Энэ хөдөө орон нутгийн залуучуудыг энэ өв соёлын даслан зогсоож үгүй болгож хотын төв суурин иргэншлэл рүү оруулж орон нутагт байгаа хөдөө орон нутгийн одоо сая гэтэл ураны асуудал гарлаа. Тэгээ орон нутгийг одоо ингээд лиценз хэлбэрээр хөдөлгдөг борлуулдаг. Энэ одоо ингээд нэг өв соёлыг үгүй болгочгаар эсрэг нэг эх орон нутаг дэвсгэрийн үгүй болох нэг анхны алхам байгаа даа байхгүй. Тэгэхээр эсрэг бид энэ өв соёлоо текстээ морийг бол өвөл зөнгөө уралдуулж явах хэрэгтэй. Тэгтээ одоо Монголын морин спорт уралдаанч хүүхдийн хувьсралын стандарт гэж байдаг хүүхдүүдийг аюулгүй уралдуулахын тулд аюулгүй байдлыг төр хангах хэрэгтэй. Тэгэхээр эсрэг энийг төр хангах ёстой байтал бид иргэний нийгмийн байгууллага бид нар энийг хангахын тулд зүрх сэтгэлдээ чилээгээд явж байдаг. Миний хувьд бол одоо энэ хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд онцон дөрөө гэж маш том бүтээлийг хийчихсэн Монголын ард түмэнд уяаш ард түмэнд одоо морь сонирхч ард түмэндээ танилцуулсан юм байгаа. Тэгээд төрөөс ямар ч дэмжлэггүй байгаа хэдий ч гэсэн өөрийн болцоо чадлаараа тодорхой хэмжээний хүүхдийг аюулгүй байдлыг хангахын тулд энэ онцон дөрөөг бол одоо хийж хүүхдүүдэд бол өгж яадаг. Энэ хүүхэд мориноос унаад нэг хайхтар бэртээд байх нь бол бас ховор байдаг. Ганц аюултай зүйл нь дөрөө байна гэдгийг судалж үзээд хэдэн жилийн судалгааны үр дүнгээс энэ дөрөг онцон дөрөө гэдэг дөрөг хийчихсэн байж байгаа. Одоо энийг Монголын морин спорт уралдаанч хүүхдийн хувьсралын стандартанд багтаа. Ер нь Монголын морин спорт уралдаанч хүүхдийн хувьсралын стандарт хамгийн түрүүнд шинжлэх